цаашлаа сайн байцгаана уу гэдгийг нэг карт болгоод авчих. Окей. Хамт хийлээ. Сайн байцгаана. И гэж шууд хэлэхгүй 1 2 3 И гэд тэгээ дотроо 1 2 3 гэж тоолоод сайн байцгаана уу гэж. 1 2 3 гэд И сайн байцгаана уу гэж тэгээд хэлсэн шүү дээ. Зүгээр. За. 1 2 3 И сайн байцгаана. Битэрийн дараагийн влог тавтаа морилцгаа. За тэгэхээр өнөөдөр битэрийн хийх гэж байгаа влог маань ямар учиртай юм бэ гэхээр битэр 2020 оныхоо одоо зорилго буюу ерөнхийдөө vision board гэдгийг хийх гэж байгаа. За тэгээд энэ дээрээ битэр өөрсдийнхөө ирэх 2020 онд энэ одоо өнгөрч байгаа 2020 онд гэсэн үг шүү дээ. Хийхээр төлөвлөж байгаа болон зорж байгаа зүйлсүүдээ бодит самбар болгоод хан дээрээ үлгэж тавих юм. Тэгээд өнгөрсөн жилийн үед болохоор бид хоёр ингэж хийж байгаагүй. Гэхдээ өнгөрсөн жил зөндөө олон одоо зорилгоудаа биелүүлсэний үед биелүүлсэн тий. Тэгээ ярьсан байсан тий. Тий зөндөө олон зүйлийг яриад тэрийг эргээ харахад айгүй их биелэгдсэн байгаа тий. Тэгээд энэ удаа болохоор хоёулаа бүр айгүй гоё бодит болго. Яг бол энэ жил бид хоёрын үед айгүй том жил. Бид хоёрын төлөвлөсөн юм айгүй их байгаа тий. Тэг зөндөө юм байгаа. Яг ингээ нөгөө уг нь бол бид хоёр 2020 оны 1 сарын 1-ний өдөр яг ирээдүйд хоёулаа энэ жил дотроо юу хийх вэ? Бүгдийг гоё төлөвлөсөн гэсэн юм. Тэгээд тэр төлөвлөсөн тэнцээ бит хоёр эхлээд бичсэн байхгүй ноорлоо. Тэгээд тэр ноорлож бичсэнүүдээ би ерөнхийдөө жилийн план дээр бас хуваарлаад тавьсан байгаа. Гэхдээ бас тэрийг банк сануулад өөрсдөө юм гоё урам өгж явах зорилгоор бас гоё самбар хийчихэл бас гоё юм болов гэж бодсон. Тэгээд тэр зургийн утасны зураг аастай. Хүсвэл ийм өнгөнүүд байна л да. Гэхдээ миний бодлоор яг наадахаараа гоё. Тэрийг та хийвэл гоё байна. Таны бичиг гоё юм гэж. Би болохоор амар онцгүй юу яа. Онцгүй бичгтэй. Ер нь бүх зүйл дээр ингээ за энийгаа хийн, тэрийгээ хийн шүү, хоёулаа ингэж амжуулах шүү гэд. Тэнгүүд өнгөрсөн жил бол маш хурдан өнгөрсөн тий хоёулаа нь. Тэгээд энэ жилийг бит хоёр бас маш одоо юу гэдэг зохион байгуулалттай. Маш гоё өнгөрөөнөл гэж найдаж чинь. Тэгээд тэрний тулд энэ бүх одоо зорилго юу гэдэг тий тиймэрхүү зүйлүүдээ хийж байгаа шүү. Тэгээд бас яг бит хоёр шиг ингэж хосууд маань хийх юм бол анханасаа гэр бүлтэй яг юм зорилго тавиад зохион байгуулалттай хийх юм бол танд өдөр болгоод ингээ алтхад айгу хайрын санагдсан. Тэг өдөр болго маш гоё юунууд төлөвлөгөө одоо юу гэдэг 365 оногоо 365 бол ингээ айгу хичээгээд өнгөрөх юм бол та оны сүүлэхэд айгу их зүйлд хүрсэн байдэн шүү л гэж хэлэх гэсэн. Ер нь бол өдөр болгоно цаг тутам минут тутам ер нь бол амар үнэтэй гэдгийг би бит хоёр бол ойлгоод ухаарсан. Яг юм хийгээд эхэлсний дараа тийм ер нь бол айгүй чухал маш чухал зүйл төлөвлөгөө гаргаж амьдрах гэдэг нь төлөвлөгөөтэй амьдрах гэдэг нь. Гэхдээ мэдээж хэрэг амьдрал хизээж бодоогүй шийдээгүй санаагүй тийм зүйлсүүд гардаг л та тийм янз бүрийн одоо байдлууд бий болдог. Гэхдээ та яг ийм төлөвлөгөөтэй санхүү тал дээрээч тэр амьдрал тал дээрээч тэр төлөвлөгөөтэй амьдрахад яг тиймэрхүү гинтийн зүйлүүдийг бол айгүй гоё даваад гарчдаг юм шиг санагдсан. Тийм ер нь бол тийм үү тий зорьсон зорилготой юм чинь. Тэрнээсээ эцэс буцахгүй тэгээд л бол бүх юм зохицуул сурах юм шиг санагдаж байгаа тий. Тийм. За эхлэх үү? За. Дада. За дууссан бид хоёр айгу хурдан дуусчлаа шүү дээ. Гэхдээ эн чинь хурдан чиж бид хоёр чинь нөгөө оны яг эхний өдрөөс эхлээл ингэж хийн тэгэж хийн гэл энэ тэр үгээр очиад юмнуудаа цуглуулаад өгнө явах үед явсан л та бас цаг хугацаа орсон. Тэгээд ямар тач яг ингээд нөгөө яг гоё төлөвлөж ийснараа хийчлээ. Амар гоё бодож ийснараа бүх юм амар надад л амар таалагдж байна. За
Тэгээ энэ дадаа нөгөө бүгдээр ингээд дадаа нөгөө ер нь бол vision board яг юм гоё юутай байвал гоё гэдэг байхгүй зурагнуудтай тэгэхээр нөгөө нэг ганц үг байхаас илүү хүнд айгүй илүү их тийм одоо мотивац гэдгийг ч motivation өгдөг гэх юм уу да. Тэгээд урам өгдөг гэх юм уу. За тэгээ бид хоёр энэ дээр болохоор яг ийм 10 шиг ийм юу үүсгэсэн байна. Section үүсгэсэн байна одоо юу нэ. Тэгээ энэ нь хамгийн ихнийх нь болохоор we want to learn буюу бид нар ингээд суралцахыг хүсэж байгаа зүйлүүдээ дотор нь бичсэн байгаа. Тэгээ яг юу хийж сурахыг хүсэж байгаагаа бичсэн байна. Тэгээд important гэдэг дээр болохоор бид хоёр ирээдүйд үгүй одоо энэ жилийн хугацаанд яг заашгүй хийх шаардлагатай байгаа. Ерөөсөө ингэж нөө хойшлуулж ухрааж болохгүй гэсэн тийм сүртэй биш хэрнээ ер нь бол хийх шаардлагатай жижиг сажигч зүйлсүүд байгаа тийм. Тэгээ одоо жишээлбэл бичиг баримттай холбоотой гэдэг ч юм уу нэг тиймэрхүү юмнууд. За тэгээд family гэж байгаа. Энэ family буюу гэр бүл гэдэг дээр нь ерөнхийдөө гэр бүлийнхэнтэйгээ холбоотой хийхийг хүсэж байгаа зүйлсүүд орсон байгаа. Тэгээд travel гэдэг дээр аялахыг хүсэж байгаа газруудаа бичсэн. Бид хоёр болохоор яг одоогийн байдлаар Нью-Йорк руу аялахыг хүсэж байгаа. Хамгийн ихний удаа Тийм. Нью-Йорк явна тэгээд DC дижнэ бид тэр DC-д амьдсан ч гэсэн DC-д очиж үзээгүй зөндөө газрууд байгаа. Гэтэ харин нөгөө Нью-Йорк руу явж байгаа нь бид хоёр урд нь Нью-Йорк руу явж исэн байхгүй юу. Гэтэ энэ удаагийн Нью-Йорк явах шалтгаан нь болохоор бид хоёр хүүдээ Нью-Йорк хотыг хамгийн анх дагуулж авч үзүүлэхийг хүсэж байгаа. Одоо нөгөө хамгийн том аяллаа дурсамжийг бий болгохыг хүссэн те. Тэгээд тэр нь харин яг хизээ гэдэг нь бол тодорхойгүй. Гэхдээ манай хүү бид хоёроос бас ингээ би та хоёртой Нью-Йорк явмаар байна гэдэг хүсэлтийг бол дээр үеэс тавьсан. Тэгээд жоохон аялаад яг дагуулаа явахад жоохон байсан учраас бид хоёр төрдөө хойшлуулад гэсэн те. Тэгээд тэрийг тийм учраас тэгээ дээрэс нь бас би өөрөө Нью-Йорк руу очиж хийж үзхийг хүсэж байгаа юмнууд байгаа. Яг миний бүр юм нөө багаасаа мөрөөдсөн юмнууд байдаг байхгүй. Тэрийг би хийж үзхийг хүсэж байгаа. Зүгээр л яг айгүй энгийнтэй арай Central Park-аар алхаад болцож явах тийм юм байгаа. Тэгээд бас California юу мөсөн тэгээд Niagara Falls Church биш юу? Niagara Falls. Тэгээд тэр бол road trip ингээд замаараа машинаараа зон road trip хийж бодож байгаа. Тэгээд энэ нөгөө Вашингтон бас бичсэн байгаа. Энэ Вашингтон хотод бид хоёр амьдардаг хэрнээ яг үнийг хэлэхэд маш гоё очиж үзэх газрууд байдаг. Тэрийг ерөөсөө үзэж байгаагүй. Тэгээд тэрийг би гоё нуртаах бид хоёр нийлээд нэг амралтын өдрүүдээр гоё тогтож очиж үзэж байна гэсэн санаа оноо байна. Эхлээд нөгөө өөр хотод руу гэж яхаар эхлээд амьдарч байгаа газараа аялах шанс бас байгаа. Энэ одоо DC-д ирж аялахыг хүсдэг маш олон хүмүүс байхад бид хоёр одоо өөрөө дотор нь байж ш тэрнийхээ утга учирыг ойлгохгүй яагаад байгаа байхгүй юу. Тэгээд тэрээс ойлгоё гэж бодсон. Тэгээд гэхдээ энэ travel бид хоёрын хувьд айгүй challenging байх бах тий. Яагаад гэвэл бид хоёрын ажлын цагийн хувьд аялахад маш хэцүү байдаг байхгүй. Тэгээ Америкт чинь ажлаас чөлөө авах мах гэдэг ойлголт ер нь бол хэцүү тийм. Тийм ялангуяа миний хувьд. Тэгээ миний хувьд болохоор яг бүр нөгөө хамгийн яг гол юмнуудаа базаж ажилладаг байхгүй юу. Тэгэнгүүт манай дарга надад үнэхээр чөлөө өгөх маш дурггүй тийм. Намайг нэг өдөр амрах болохоор л уйлж тавлаа юу хэцүү юм аа. Миний жаа нэг өдөр ажиллахгүй тэгээд тэр ажиллаж байгаа store бизнес нь тэгээд жоохон хэцүү. За гэхдээ уг надгүйгээр байж болохоор байвч манай дарга зүгээр өөрөө яагаад гэдэг байхгүй. Сүржигнэдэг байхгүй. За дараагийн нь бол we want to get. Тэгээд одоо бидний авах. Тэгээ хөдөлгөж авахыг хүсэж байгаа зүйлсүүд л та ер нь. Тэр дотроо нууц одоо нэг зөндөө юм байгаа тэгээд. Тэгээ авахыг хүсэж байгаа юмнууд нөгөө хамгийн алдартай нуртаа ахын зурагт болоо. Тэрийг бол хэлчихээ би том зурагт авмаар. За зурагт ихээр би бол нэг зурагт үздэггүй. Гэхдээ би спортод амар дуртай. Одоо спорт season одоо тэгээд утгагүй хавар тэгээд плей-офф хоккей баскетбол тэгээд плей-офф эхэлнэ. Тийм. За тэгээд энэ чи болохоор бизнес гэж юм. Бизнесийн хувьд болохоор бас дотор нь өөрсдийнхөө одоо яг хамгийн чухалчилж битэрийн хувьд бизнес гэж харж байгаа юм. Яг ажил бол ойлгомжтой тогтмол тэр чинь өөрөө бид нар өдөр болгон хоолой залгуулаа явж байгаа. Тэгээд ажлын хувьд болохоор яг л тогтсон цалинтай учраас тэгж ажил дээр орлого нэмэгдүүлэх энэ шанс байдаггүй. Тийм учраас бусад зүйлсүүдийг болохоор бас бизнес хувийн одоо бизнесний их ч юм уу тийм нэг тиймэрхүү зарсан юмнууд байгаа. Тэгээ бид тэгээд бусад нөгөө бизнес гэж харж байгаа юмнууд нь болохоор сошиал нэтворкуд ахгүй. Тэгээ энийг хүмүүс болохоор яг нөгөө нэг өдөр тутамдаа зүгээр пост хийгээл би инглээ тэглээ гэж харуулж ингэж хийдэг бол битэрийн хувьд энэ нь болохоор яг ажил гэж үзэгддэг. Битэр чөлөөт цагаа зарцуулаад хийж байгаа одоо DIY бичлэг байна тийм жишээлбэл влог хийх гэх мэтчлэн зүйлсүүдээ битэр өөрсдөө хөгжүүлж байгаа өөрсдөө одоо ингэж нэг тодорхой хэмжээнд тийм ерөнхийдөө бол хөгжүүлж байгаа гэж үзэж байгаа зүйлсүүд учраас
Тэгээ дээрэс нь бас бусад хүмүүст ч гэсэн хичээл зааснараа бас айгүй олон эмэгтэйчүүдийг одоо юу гэдэг сонирхлын хөгжүүлэхэд тусалж байгаа зүйл энэ төр гэж үзэж байгаа учраас бид хоёр яг сошиал бидний хувьд бол зүгээр нэг цаг нөхцөл зүйл бол биш. Энэ бол бид хоёрын хувьд яг бизнес тийм ээ. Дуртай юм гэсэн үг. Бид хоёрын маш чухал сэтгэл зүрхээ зориулдаг ажил гэсэн үг байна. За тэгээд бизнесийн тал дээр бид хоёр айгүй нийтдээ хөөрхөн юмнууд хийсэн ба нуртаа болохоор 5K Instagram дээр. Тий 5K Instagram followers-тай болохыг хүсэж байгаа. Гүлээ болохоор 50K-тэй болохыг хүсэж байгаа. За тэгээд нөгөө Facebook дээр болохоор одоогоор бид хоёр 105K-тай тий. 107 болох гэж байгаа. Тийм 106 болсон шүү дээ. Магадгүй. За тэнгуү 106K дээрээ дахиад шуналдаа 150K followers-тай нөгөө лайктай болохыг хүсэж байгаа. YouTube дээрээ одоогоор 40000 subscribe-ийг бид 20,000 subscribe дарааж хэлэхэд болчих واخ гэж гардж байгаа тийм. Ер нь аль зорж байгаа тэрний төлөө бас аюул хэцүүлэл хийх гэж бодсон байгаа. Тэгээд тийм үйл бизнес гэх мэт ч Хавгнээс бас шалтгаалтай шүү. Бид хоёрыг дэмжээрэй. гай дэмжээрэй. Бид хоёр гэхдээ болж л өгвөл бас тодорхой хэмжээнд хэрэгтэй зүйлсүүдийг ер нь аль хийх гэж орлоо дээ. Тэгээд хамгийн их чиглэж байгаа нь хоёулаа эмэгтэйчүүдэд гоё. Ихтэй хүмүүс ч үйж болно шүү дээ. Ягаа болохгүй гэж тийм гоё хувцас амархыг хийх аргуудыг тийм магадгүй хин нэгний ирээдүйд аягүй том хувь нэмэр оруулах чадах байх гэж найдаж байгаа. За тэгээд тэр нэрээ DIY блогийн бас нэг амар том чухал хүний нэн шүү дээ. Хамаг бичлэг маань хийж өгдөг. Хэрвээ нуртаах дэмжээгүй байсан болвол би тэрийг яг үнэ ганцаараа бол ягаад ч хийж чадахгүй юм баггүй юу. Тэгээд яг нуртаах дэмжиж хамт хийж өгч байгаа нь баярлж байгаа шүү арай. За тэгээд энэ болохоор нөгөө санхүүгийн хувьд financial тал дээр болохоор бас бодож сансан юмнууд байгаа. Санхүүгийн хувьд санхүүгээ нэмэгдүүлэх, орлогоо хянах, тэгэнгүүтээ хуримтлал үүсгэх гэх мэтчлэн бүх айл гэрийн одоо залуучууд асуудын боддог одоо хувь хүний бодож санаж явдаг зөвлөдүүдийг энд хийсэн байгаа. Тэгээд ер нь бол болно гэж найдаж байна тий. Тэгээд бид хоёр санхүү гэдэг зүйл дээр амар нийтдээ юу яасан ахгүй юу? 7 хоног болгоныхоо үндсэн яг жинхэнэ зардлуудаа тооцоод үзсэн чинь бид хоёрын орлогын хэмжээ хангалттай биш байгаа тий. Тэгээд энэ жил тийм учраас хоёлаа маш гоё. Яагаад гэвэл бид хоёр том юм бодсон байгаа. Тийм болохоор за миний жан. Sorry. Тийм болохоор зүгээр. Тийм болохоор юугаа орлогоо бид хоёр нэмэгдүүлэхийн тулд нэмэлт цагаар ажиллах хэрэгтэй гэсэн тиймэрхүү зүйлсүүдийг харж байгаа тий. За хичээх хэрэгтэй байлээ. За тэгээд яг өөрсдийнхөө хүсэж байгаа гоё амьдралыг бий болгож амьдрахын тулд бид хоёр өдрөө алдахгүйгээр цаг алдахгүйгээр ер нь бол бас ажиллах гэдэг тийм зүйлүүд бол ер нь бол багтаж байгаа гэсэн. Тэгээ эрүүл мэнд гэж юм. Эрүүл мэнд дээр болохоор ерөнхийдөө жимд явна гэж бодож байгаа. Тий. Тэгээд нуртаах болохоор ер нь бол жимийг аягүй сайн хийдэг байсан. Надтай танилцуулт амар юм качок битээс ахгүй лаа юм бак би юмтэй. Би ч юм бүр уу гэж амар тэгсэн чи одоо болохоор жоохон тийм биш болсон. Шалтгаан нь гэвэл зүгээр нөгөө юу гэдэг дургу хөсөхгүй байгаадаа биш. Нурууны гэмтэл авсан учраас яалтчгүй төмөр өргөх гэх мэтчлийн зүйлүүдэд чадахгүй байгаа. Тэгээд дугаа жимд явахыг маш их хүсдэг. Гэрний яг үүндээ үргэлж явах болгондоо give up болчиход бууж өгчөөд байж. 1-2 өдөр яваал тэгэл жоохон ядраал гэх юм уу энэ жин урт цаг ажил тий. Тий, жоохон уртаар ажилладаг. Гэхдээ яах вэ зүгээр юу яа. Яг өдрийнхөө төлөвлөгөөнд жимийг бол одоо заавалжгүй оруулна гэж бодож байгаа. Зөв хооллолт бас энэ дээр орж байгаа. Зөв эрүүл мэндэд анхаарахын тулд зөв хооллолт маш сайн байх хэрэгтэй. Бид төгсгөлд нь энд нэг юм байна. Энэ бол wearing буюу хурим. Том юм байгаа тий. Тий, хамгийн том юм. Тэгээ уг нь битээр хурмаа өнгөрсөн 100 хий гэж бодчихсон боловч хурим гэдэг нь яг тийм сансны зоргоор амархан зүйл биш. Тэгээ битээр болж өгвөл хоёр гэрийнхэндээ ачаал учруулахгүйгээр өөрсдөө хурмаа бие дааж хийх сонирхолтой байгаа тий. Одоо өдий 30 гарцгаацсан хүмүүс ээжиж яг ингээд гэр бүлээсээ юу авах бол сонирхол бол байхгүй байна. Ер нь бол айгүй энгийн тэгээд ийм хөөхөн айгүй цомхон хурмал хийчмээр байгаа тийм хитрхи их юм юутай биш. Яг л цөөхөн үндэ зориулсан яг сэтгэлд нийцсэн хангалуун одоо юутай те ширээ мэрэгтэй гэдэг ч юм уу тийм яс уламжлалаа дагсан тийм л хурим байх нь хамгийн гол нь чухал гэж бодож байгаа. Тийм хажууд тусгуудыг тайлбарлая те арай. За би энэ жаа сайн мэдж байгаа даа. За тэгмүүдээ хамгийн ихнээс за эндээс эхэлж л та. Энийг financial буюу одоо ингээд бид санхүүгийн ерөнхийдөө ингээд санхүүгийн тал дээр амьдралын тал дээр айгуу гоё өсөж нэмжхийн бэлтгэл олгоод юм сум дэше явж байгаа. Тэгээд бас юм баа хүмүүс байгаа юм. Хүмүүс одоо яагаад тийш тэмүүлж байгаа гэдэг чинь угаасаа амьдрах гал тийм ээ. Нийгэмтэйгээ хөл зэрэгцэж алхах зорилготой ер нь бол тийм яг тийм
юу үзүүлж байгаа. Тэгээ энэ болохоор би ерөнхий жоохон зөв хааллалт гэдгийг илэрхийлэхийн тулд жинс ногоо тараг гэх мэтчлэн тийм зураг тавьсан байгаа. Энийг харахад Health. тийм эрүүл мэнд талаас нь тэр амарч холбогддог гэж бодож байгаа. За энэ нөхөр чи одоо зурагтыг сануулж байгаа. Бас sport gym. Жим гэдгийг Энэ нэгнээс би ингээд зөндөө юм ингээд авдаг л та ингээд. Одоо битэр чицуул та. Гэтэ надад цогшин харагддаг юм. Тэгээд чицуу тэгээд маш хөдөлмөрч одоо тийм агуу хүн байгаа угаасаа. Одоо тэгээ энэ болохоор цаг юм ингээд зогсолтгүй ингээд дугаараа явж байгаа. тэгээд явж байгаа. Доошоо явж байгаа. Тэгээд хизээс зогсолтгүй угаасаа цаг хугацаа жамаа хүлээхгүй. Тийм болохоор ингээд өнөөдрөөс хөдөлгсөн үү тий. Тэгээд нөгөө энэ цагийг надад ингээ харахаар ингээ доош нь хонхоогоо яваад байгаа байхгүй юу? Гэсэн чинь хүний амьдрал ингээ харахаар яг ингээ насан дэшээ өгсөж байгаа юм шиг боловч яг үндэ бидний одоо нөгөө чадамж хөгшрөх тусмал ерөнхийдөө багасж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр миний би ойлгохдоо ер нь залуу явж явах үедээ хүн өдөр бүрийг алдахгүйгээр гэтээ тэргөө нэг л өдөр андаал хөдөлгөөн аргагүй амархаас өөр тийм үед ирнэ шүү дээ тий амархгүй. Тэгэхээр энэ цаг надад тэрийг амар илэрхийлж өгч байгаа юм шиг санагдсан ингээ гоё тий. Тий энэ болохоор шатыг өгсөн. Тэгээ энэ нь болохоор ерөнхийдөө ямар ч зүйл дээр гарцаа хайж олно. Дандаа ингэж нөгөө нэг хийват болохгүй. Байнга ингэж өгсөж дэшээ тэмүүлэн гэсэн утгыг л ерөнхийдөө энэ шат ч өөр амар юм одоо юу гэмгээ хурц чадахгүй газар хүргэх зүйл шүү дээ тийм утгаар шатыг байрлуулсан байгаа. За тэгээ алтан загас. Алтан загас тавьсан. Тэгээ алтан загас бол тэгээ зүгээр л бэлэгдэл маягаар хоёулаа энэ жил хүсэж санаж байгаа бүх зүйлээ биелүүлнэ гэсэн. Миний жаяар би ингэж үчи. Хүсэж санаж байгаа бүх зүйлээ биелүүлнэ гэсэн утгаар алтан загасыг тавьсан байгаа. За тэгээ энэ бол айгүй энэ харагдахгүй байж магадгүй. Энэ ч болохоор нөгөө нэг юу вэ? Steve Jobs. Steve Jobs-ийн зураг байна. Steve Jobs Apple-ийг нөгөө зохион бүтээсэн хүн биш үү? Тэгээд яг энэ хүнийг болохоор яагаад тавьсан гэхээр энэ хүн миний одоо нөгөө нэг яг амьдралдаа хэрэгжүүлэх хүсдэг зүйлийг яг өөрөө хөшөрсөн байна ингээд бодож тугаагаад хэлсэн байт юм билээ. Одоо юу яа ингээд надад одоо мөнгө байгаа гэхдээ эрүүл мэнд болон гэр бүл гэх мэтчлэн зүйлүүд бол байхгүй. Тэгээд одоо нөгөө нэг хичнээн хүн залуу байхдаа одоо ингээд өөртөө юу яах одоо юу гэдүүлээ? Өөрийнхөө одоо өдрийн аз жаргал бол ихэд мөнгөний төлөө бас байж болохгүй гэдгийг аягүй сануулсан юм шиг санагдаад идэв. Ихэд мөнгөний төлөө байж болохгүй. Бусад зүйлсүүд бас ингээд чамд анхаарал тавих хэрэгтэй, халамжлах хэрэгтэй, ингээд хандах хэрэгтэй зүйлсүүд байдаг шүү гэдгийг аягүй сануулсан. Тэгээд хөгшрөөд ирэхийн цагт мөнгө ямар ч хэрэггүй яг одоо байгаа цаг хугацаагаа ашиглах гэдгийг маань илэрхийлээд байгаа юм шиг. Тэгээ энэ болохоор арга шарыг болохоор зүгээр би бодсон гоё travel дээр л ерөнхийдөө хандаж өгсөн байгаа. Тэгээд юм гоё фан цаг хугацааг алдахгүй аягүй гоё хөгжилтэй юм гоё өнгөлөг өнгөрөөш өгсөн тийм бэлэгдэлтэй. Шар ихэд юм шар бол дандаа ингэ ямар нэг баяр юм дээр харагддаг юм төрсөд ч юм ингээд шинжилж юм тий. Тийм утгатай тэгээд. Тийм тиймгүүтээ энэ болохоор жижиг юм цаасан онгоцнуудыг бас ажиллаад тавьсан байгаа. Тэгээ энэ болохоор ерөнхийдөө би аялал сануулгах зорилготойгоор гоё ингээд олон газар руу ерөнхийдөө ингээд аяллыг айхтар том сүртэй гоё мундаг гэж хэлэхгүйгээр жижиг гэж болтгоо ингээд аз жаргал мэдрүүлэх аяллуудыг хийн гэсэн зорилготойгоор энэ энгийн зүгээр энэ цаасан онгоцыг бэлэгдэж тавьсан байгаа. За тэгээ энэ болохоор пазл болохоор би нөгөө нэг нутаг битэрийг би боддог байхгүй битэр яг тэгж ярьдیں۔ Битэр яг ингэ нөгөө амар ондоо одоо энэ харах юм бол ийм цэнхэр цагаан хоёр өнгөтэй байгаад битэр яг хоёр өөр гэр бүлээс өссөн хоёр өөр сонирхол юутайгаар одоо хоёр өөр амьдралын замналаар ингээд өсөж хүмүүсийн тийм хоёр хүмүүс хэрнээ яг ингээд гэр бүлийн харилцаан дээр нэг нэгэн дээр ороод ирэхээр яг нэг нэгэндээ амар пазл яаж чаддаг байхгүй ингээд яг би биэндээ байхгүйгээ нөхдөг. Одоо жишээ нь надад байхгүй цаг муртаахад байдаг, муртаахад байхгүй цаг надад байдаг. Гэхдээ тэр замуудтай битээр бас өөрсдөө айгүй тийм юу гэдэг хайртай дуртай хүндэлтэй ханддаг. Тэгээ тэр маань яг ингээд битээрийг нэгтгээд нэг юм том юм одоо юу гэдэг пазл болгож өгч чаддаг юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэгээд яг энэ хэм маяга хоёулаа улам баталгаажуулаад улам алдахгүй явна гэдээ. Магадгүй тэгээд яваа гоё нэг өнгийн пазл болох байх те. Тэрийг тэгээ хизээ хийхээ мэдэхгүй юм. Одоогоор хоёр өөр өнгийн пазл хийвэр яваа. За тэгээд доош нь явангууд хормнуудын зураг байна. Энэ болохоор хормууд эхэлж шин. Хормын эхэлж байна. Тэгээд жижигэн деталууд нь хормын одоо нөгөө букет гэдэг нь болохоор чимэглэл гэдгийг би сануулгах гэж өгсөн. Тэгээд тэр урилга байна. За тэгээд энэ зураг болохоор та ерөнхийдөө бол ойлгомжтой хаа хормын юунууд нь тийм. Тэгээд энэ зураг болохоор энэ доороо зоосон дээр ингээ хоёулаа гიშгцэн байгаа байхгүй юу? Тэгээд энэ нь болохоор ерөнхийдөө хормаа хийхэд бол битээр маш чанга хичээх стайл. Тийм, хичээх стайл шүү. Хормын хийхэд бол битээр маш их санхүү шаарддаг шүү гэдгийг сануулгах гэж хийсэн байна. Хормч ер нь бол хүний амьдралд ганцуудаа тохиолддог. Тэр хормаа тэгээд хийж байгаа тохиолдолд сайн одоо дурсамжтай тийм ямар ч юмараа дутхдаггүй ингээд найз охтуудтай хамт нэг өдрийг сайхан өнгөрүүлэх тийм гол амьдралын гол акшн тийм тэгээд ингээд ерөнхийдөө хормч хаалгатай гэсэн зүйлсүүдээ бүгдийг чигсаасан байгаа. Тэгээ энэ ч болохоор би яг энийг яг ойртож харах юм бол ерөнхийдөө өглөөний хүн болох талаарх юм байгаа л да. Яг өглөө хитэн цагт сэрэх, хитэн цагт унтах, цаг нь зүг байдаг, ямар үед хүн ирч хүчтэй байдаг тэрийг ингээд харуулсан юм аналист гэх юм байгаа. За нэг юм хөө ер нь бол Тэрийн vision board нэг юм нэг юм марцсан байна. Сайн нэг бичиг байхгүйсэн нэг ингээд л одоо dream team in sambarч угаас dream гэдэг ирсэн байсан. Бэлэн. Тэрэн дээр битээр ингээд мартуу dream team heart
Яа. Тэгээд энд нэг дүгнүүд бас өгсөн багш тараа. Санаж байна уу? Энд болохоор за тэгээд энэ жишээлбэл nothing is impossible. The word itself says I'm possible гэдэг тийм үг байгаа байхгүй. Тэгээд нөгөө impossible гэдэг үгийг I am possible гэж харах хэрэгтэй. Тэр ерөнхийдөө санаа нь бол яг үнэндээ боломжгүй гэж зүйл байхгүй. Боломжгүй гэдэг үг чинь өөрөө яг би боломжтой гэсэн утгыг илэрхийлж байгаа гэсэн тийм санаа байгаа байхгүй. Тэгээд энийг болохоор тэнд тавьсан байна. Тэгээд энд болохоор шууд би орчуулгыг хэлж дээ. Аюу олон хүмүүс өөрийнхөө хэн байхыг хэн болмоор байгаагаа илэрхийлж чаддаггүй. Тэрнээсээ болоод өөрөө хэн болохыг хүсэж байгаа тэр хүнээ болж чаддаггүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр хэн нэгэн өөрийнхөө хүсэж байгаа хүн болохын тулд өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй. Тэр илэрхийлэмж юугаар илэрхийлэх ёстой вэ гэхээр үйлдэл болон үгээр илэрхийлэгдэж ах ёстой байгаа байхгүй юу? Би тэгж ойлгож байгаа. Тэгээд эдгээр болохоор ерөнхийдөө юм нэг хүмүүсийн бас хэлсэн үгнүүд тэгээд хин хэлсэн үг байсан байна. Madonna болон Audrey Hepburn гэж жүжигч хоёрын хэлсэн үг байсан шүү. Би яг аль нь хэлсэн санахгүй юм уучлаарай. За, тэгээ одоо бид нэг юм үлдсэн. Тэр доор би нэг promises гэж байгаа. Энэ амар хөр хэлсэг миний хувьд. За, тэгэхээр бид ийм жижигхэн хааснууд байгаа. Тэгээ эднэрийг ингээ хоёлаа хайчлаад за баяраа болгоч. За, promises гэдэг хэсгүүд дээр болохоор бид хоёр өөрсдийнхөө нэг жилийн хугацаанд өөрсдөө би биендээ байх албагүй. Өөрсдөө ч байж болно, би биендээ ч байж болно ийм жижигхэн гоё амлалт өгнө. Тэгээ тэр амлалтандаа хүрч чадах хэсгээс мэднэ. За тэгээ жишээлх юм болвол тэгээ энэ амлалтуудаа заах хоёлаа хүмүүс нь уншиж өгөх хэрэг байх гэж бодож байгаа бол бас аюу тийм сонь юмнууд байгаа. Миний хувьд бол аюу сонь юмнууд байгаа. Тэгээ би хамгийн гол нэг юм хэлэх юм бол би амар том амлалт өөртөө өгөх гээд байгаа. Тэр нь болохоор миний хувьд бол маш хэцүү зүйл. Гэхдээ би кофеноос гарахыг хүсэж байгаа. Гарцсан байгаа шүү. Тэгээ нуртаа бол гэхдээ угаасаа нэг кофе уудаггүй шүү дээ. Жан өглөө болгон би кофе уудаг шүү дээ. Тийм үү. Гэхдээ жамшиг дахин биш нэг л удаа уудаг байхгүй. Би бол өглөө яг 3 аяг кофе нэг удаагийн савнд ингэж нэг юм том халуун савнд хийж гараад тэгээд тэрийг юу яа би өглөөдөө ууж дуусгачаад дахиад өдөр нь дахиад 3 ширхэг кофег араараас нь дараалж уух маань л та. Тэгээд орой гэртээ ирээд бас кофе уудаг. Тэгээд би тэгж өөрийгөө айгу худлаа нэг найз маань исэн чи битээ өөрийгөө тэгж худлаа хиймлэр сэргээгээд гээд намайг загинсан. Тэгээд би ямар ч тач тэгж кофений зөв хэрэглээтэй болно гэж хэлээ. Би тэрнээс кофенаас шууд гарна гэж бас өөрийгөө хэлчих. Яар үнэхээр бүр камерын төрхтэй шүү за. Чинчаа. Амьдрал дээр би танаас залуухан харагдаг юм. Камерын дээр үнэхээр хөвгшин харагдаад байгаа байхгүй юу? Би лефронто читүү штэ би. Окей. Гэхдээ таал залуу харагддаг. Тэрнээс би хөвгшин харагддаггүй хараа. Би өөрийнхөө насандаа л харагддаг. Тийм үү? Тийм. Гялалаа. Сайн байсан. Юу ярьдаг? За битээр ямар ч байсан хийх гэж байгаа зорьсон юм хийгээд дуусгачлаа. Ямар ч байсан сэтгэл хангалуун байна. Өстой гоё боллоо. Тэгээд энийг санаажилсан чандаа маш их баярлалаа. Тэгээд битээрийн бичлэг хийгээд битээрийн бичлэг үзээд таалагдсан бол тэгээд subscribe and share and like битээрийн дэмжээрэй. Битээрийн санийг хэлсэн зорьсон зорилгонд тав хүн бас хов нэмэр оруулаад битээрийн дэмжээ like and share subscribe like and share хийгээд дэмжээрэй. Тэгээд тав хүндээ маш их баярлалаа. Тийм, маш их баярлалаа. Ер нь бол дэмжиж байгаа хүмүүс амар гоё хэлж байгаа өгнүүдэд нь аюу битээр урамшиж байгаа. Хөрхөө асууд юм би биний гоё хүндэлт юм гэдэг бас зөндөө олон асуулт хариултууд ирсэн байлээ. Тэгээ удахгүй битээр бас асуулт хариултын тийм влог хийн хүмүүсийн одоо асуусан асуултуудад тэгээд асуухыг хүсэж байгаа асуултууд байвал асуугаарай гэж хэлээ. Тэгээд нөө хамгийн best question яагаад аха та гэдэг байгаа юм бэ гэдэг асуултанд хариулах боломж олдно гэсэн үгтэй ч бид нартай хамт байсан та нарт маш их баярлалаа. Та эдийг бас өөрсдийнхөө яг одоо нэг юу яаж байгаа юм чи жил дөнгөж эхэлж байгаа юм чи өөрсдөө зорилго тавиад тэр зорилгоо яг ингээд нэг план гаргаад төлөвлөгөө гаргаад хуваарлаад яг нэг жилийнхаа ингээд төлөвлөгөөн дээр оруулаад өгөх юм бол тань нэр өдөр хоногийг алдахад дэндүү хайрын санагдах болно. Тийм болохоор та нар ч бас хийгээрэй гэж хүсмээр байна. За тэгээд бүгдээрэнд нь шинэ оны мэд дахиад шинэ оны мэд нэ. Уу юу?
Яа би одоо энэ гараа ингэ сурыг заяа. Хоёлаа байраас хэлж явах хэрэгтэй юм уу? Гоо ингэ сурыг заяа. За би яах юм юм ба? Яг Тэг ингэ шаардлага байхгүй. амартай ч бүгдээрэнд нь амжилт хүсье. Дараагийн влогоор уулзлаа. Баярлалаа. Баяртай. Bye.